ухаж болно шүү дээ. Ийшээ бас энэ шиг ухаж болно шүү дээ. За монголчуудын чухал нэгэн үнэт зүйлүүдийн нэг болсон одоо Монгол харваа намнааны талаар би та бүхэнд үнэн зөв тийм ээ түүхэн баримттай мэдээлэл мэдлэгийг одоо оруулахаар хүргэхээр зорилоо. За энэ сум хийх зорилттой давчид хор гэдэг сав байна. Сумыг дөрвөх зорилттой сав. За энэ номыг дөрвөх зорилттой хоромсог гэж сав байж байна. Энэ Монгол эртгчин ном. За агсрах бүс Монгол дээл Монгол гарцсан маргаар өсөд ирсэн байна. За монголчуудын одоо энэ цэрэг дайны урлаг морь тарваны дүр төрхийг харуулахад бид нар аливаалах эртнийхээ өв соёл хувцсыг өмсөхийг хичээдэг юм аа. Бид хэдийн гол зорилго нь нөгөө Монголоо сайн мэдгүй байгаа даа яг бид нар залуу үеийнхаа хувьд тэгээд тэр нь өөрөө их хоосон мэдрэмж их төрүүлдэг би хийм бэ гэж их хайх болдог учраас яг энэ нэг ой санамжаа алдсан хүмүүс шиг яваад ах шиг байна гэж бодоод тэгээд энэ ой гэдэг нь өөрөө ой санамж гэдэг утгаараа явж байгаа. Тэгээд үндэснийхээ хувьд нэг өөрсдийнхөө юмыг эргэж санах цаг болсон юм шиг байна. Тэгээд ой санамжаа сэргээе гэж бодоод ой гэж нэрлсэн юм аа. Би яг ой хэрэг тэжийг мэддэг байсан, хардаг байсан. Тэгээд ихэд бол яг орчин үеийн хүмүүс маань нэлээд одоо Монгол соёлоос холдсон байгаа гэдгийг бол би өөрөө өвдөө мэдэрч байгаа. Тэр утгаараа тэр яг ирий гэсэн бодол айгүй их байсан. Тэгээд яг миний байсан хугацаанд таарсан учраас энд ирсэн байгаа. За орчин үеийн залуучууд маань бол энэ түүх соёл тэр тусмаа энэ номсон харвааг сонирхож одоо энд хүрэлцэн ирсэнүүд би маш их баяртай байна. За энэ өв соёлыг орчин үед нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд бол маш их саад бэрхшээлүүд байдаг. За үүнийг маань ойлгож тэмээ энэ мэдлэг мэдээллийг хүлээж авч байгаа бол энэ уралдсан ирсэн хүмүүст маш их баяртай байна.